одоо энэ сарын эзэн болох Мэлхийн ордод. За Мэлхийн орд маань таны юу идэгч байгаа гэхээр Тэнгэрийн зургийн нэгдүгээр орон зай идэгчж байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр та өөрөө өөрийгөө бий болгох, та өөрөө дахин шинээр төрөх хэрэгтэй энэ шин сар гэсэн үг. Таны хувьд ч тийм. Тэгэхээр та өөрийгөө энэ сард бүтээх хэрэгтэй. Хэрвээ та өөрийгөө бүтээж гисэн, өөрийгөө олжчихсан байгаа бол өөрийнхөө имижийг дахиад илүү сайжруулах, та өөрийнхөө мэдлэгт илүү юм нэмэх, та илүү зүйлийг суралцаж өөрийнхөө энергийг тултлан хөгжүүлэх хэрэгтэй. Энэ сар байгаа. Тэгээд бусдыг хүртэл ингээд одоо тэр хүний имижийг бусдад хүн чинь ингээд дүр төрхөө олоход нь та өөрөө тус юм болж өгөх. Та өөрөө тэдэн сэтгэл зүрхээ зориулах ийм том таны хийх ажил маш их байгаа сар байгаа учраас та бараг л маргаашнаас сар маань идэвчээд ирэнгүүт шууд төлөвлөгөө гаргаад би энэ сарда яг ийм зүйлд өөртөө хөрөнгө оруулж би ингэж өөрчлөгдмөр байна. Би ийм зүйлийг өөртөө хөрөнгө оруулмаар байна гэдэг төлөвлөгөө гаргаж шууд үйл хөдлөлтөд орж эхлэх хэрэгтэй. Тэгээд мэдээж та үүнийхээ зэрэгцээгээр та юуг анхаарах ёстой вэ гэхээр одоо та энэ сарда өөрийнхөө дотоод одоо юу гэх юм ээж гэдэг хүнээс та өөрөө төрж байгаа болохоор ижи аавда авиг талархал илэрхийлж эхлэх юм бол таны одоо эхлүүлж байгаа энэ энерги чинь маш сайн идэвхжих болно. Ялангуяа одоо ингээд 7 чакрагаар ярих юм бол та үндэс хүрдээ маш их идэвхжүүлж хөл дээрээ маш сайн зогсдог тэнцвэрийн дасгалуудыг хийж эхлэх юм бол тань маш дэмтэй тустай ийм дасгал буюу бас энэ дасгал нь өөрөө засал байгаа байхгүй юу? Ийм засал болох болно гэдгийг бас энэ дашрам хэлмээр зөвлөмөр байна. За одоо манай Арслангийн орд. Айхтар мундаг хүчтэй адтай одтой Арслангийнхан маань шүү дээ. За гэтэл манай Арслангийнхад байна анхаарах хэрэгтэй айгу сонирхолтой зүйл байгаа. Бараг та нарын бараг дургуй зүйлж байж магадгүй юу гэхээр та энэ сарда яах ёстой гэхээр болж үг гэх юм бол би гэдгээ хоош нь тавиад ингээд бусдын нүднээс баг зэрэг холдуул таны энерги тэнцвэржинэ. Та хитрхи их ингээд биегээ гаргаад байх юм бол таны энерги багасчих вэ гэдгийг та анхаармаар байна. Өчөө дээрээс нь энэ сард танд ингээд дайснууд чин ил гарч ирэх юм уу? Бүр ингээд ил гарч ирэхгүй байсан ч бүр далдуур танд ингээд үнэхээр атаа үүсгэр энерги гарч ирж байгаа. Яагаад гэхээр таны одоо Арслангийн орны энерги чинь Тэнгэрийн зургийн 12 дугаар орон зайд орших байхгүй юу? 12 дугаар орон зай гэдэг чинь өөрөө далд дайснууд идэвхжиж байгаа орон зай байгаад байдаг. Тэгэхээр таны энэ орон зай чинь идэвхжих учраас та жоохон бодолтой байгаарай. Хин хүнтэй харьцахтай, хүний уурыг, хүний атааг, хүний дургуг баг хүргээрээ даруухан байгаарай гэдгийг л зөвлөмөр байна. Яг ингээд та нарын эсрэг зүйлийг ингээд зөвлөж байгаа болохоор бас жоохон таагүй байна л да. Гэхдээ одоо энэ чинь угаасаа л зурхай байгаа болохоор энэ талаас анзааруул бас зүгээр. За сайхан мэдээ гэх юм бол та нар 12 дугаар орон зайд орж байгаа болохоор дотоод биегээ олох буюу дотоод биегээ сонсоход маш сайн мэдээлэл авах боломжтой. Ялангуяа үздэг, хардаг, далд мэдрэмжтэй хүмүүсийн сар ирж байгаа гэсэн үг. Хэрвээ та Арслангийн орд байх юм бол энэ мэдрэмж дотоод биегээ сонсох энерги чинь идэвхжиж байгаа юм таатай. За хэрвээ загслан гэх юм бол хэрвээ та далд ингээ байж чадахгүй бол өдөр болгон ганцаараа байх тэр орон зайг өөртөө заавал гаргаж энэ балансыг тэнцвэржүүлэх ийм заслыг хийгээрэй. Ингээл өрөөндөө ороод ганцаараа суух гэсэн үг байхгүй юу энэ чинь. Эсвэл бүр ингээд засал дом хэлгэж болно те хүмүүсийн одоо хар цагаан элам те хар хорнууд ингээд холуур байгаараа гэдэг ч юм уу. Тийм заслуудыг бас ингээд ламбогийн одоо сайн засалчудаар хийлгээд эсвэл өөрийгөө бас ингээд галаар хариулдаг те тийм заслуудыг бас хийж байгаарай гэж зөвлөмөр байна. За манай охины ордуудыг эвих аз эвих сар ирж байгаа. Яагаад гэхээр одоо нөгөө бархас бэлгар гэж яриад байгаа штэ авиг ингээ бидний хүсэж байгаа зүйлийг өгдөг. Тэр чинь өөрөө Тэнгэрийн зургийн 11 дугаар орон зайд байрладаг. Тэгээ та нарын энерги 11 дугаар орон зай руу шилжиж орж ирж байгаа болохоор та нарын аз ирж байгаа учраас та нар зүгээр цагийг битгий зүгээр өнгөрөөгөөрэй. Та нар маш их хичээгээрэй. Маш их одоо хүсэж байгаа зүйл рүүгээ зорж амьдрах энэ сар. Яагаад гэхээр эн чинь угаасаа л амжилт дагуулж байгаа. Тэгээд зөвлөгөө гэх юм бол та нар
онлайн буюу одоо сошиалаар энэ их алдар нэрийг тэр их хүсэж байгаа хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд онлайн гэдэг зүйл та нарын энэ гүүр нөрөө болно. Яагаад вэ гэхээр 11-р гэр буюу 11-р орон зай чинь та нарыг холбож байгаа энэ орон зай өөрөө сошиал буюу олон нийт байгаа байрладаг тэр газар байхгүй. Телевиз, зурагт, радио, интернеттэй юу л байна гэд цацардаг газар. Тэгэхээр та энэ бүх одоо энэ шугамаар өөрийгөө илэрхийлж өөрийнхөө амжилтанд хүрэх тэр боломжийг атгаж аваарай. Энэ боломжийг битээ алдаарай гэж зөвлөмөр байна.